монсхон зөвлөж байна. Монгол улсад аюултай өвчин коронавирус гарсан болохоор хүмүүс гадаа гарахгүй гэртээ л байгаа. Манай гэрийнхэн гэртээ дасгал хөдөлгөөн хийж, хоолоо идэж, гэрээ цэвэрлэж, хамтдаа тоглоомоо тоглож, тэлийн хичээлээ хийдэг. Манай гэр бүлийн ийм хоол хүнсийг цуглуулахаар аавал ганцхан гадаа гардаг. Гэхдээ гадаа гарахдаа бэлэгээ өмсөж маска зүүх ёстой. Яагаад гэвэл коронавирус нүдэнд харагдахгүй ч энэ тентгүй гадаа дүүрэн байгаа. Коронавирусээс яаж зохицдог бол? Коронавирусыг эрдэмтэд судлаад бүх төрлийн гадаргуудаар 3 цагаас 7 хоног хүртэл байдгийг нотолжээ. Тийм ч учраас аавыг гаднаас орж ирэхэд маск бэлийг зөв хаж, гар болон бусад зүйлийг нь антисептээр ариутгах хэрэгтэй. Антисепт коронавирусын гаднах бүх зүйлийг гэмтээж устгах хүчтэй. Манай гэр бүлийг вирусээс хамгаалагч антисепт.